Яг одоо миний хоёр хажуудалд сууж байгаа хүмүүс бол өнөөдрийн бас энэ тамгаггүй төр жүжигийн маань өнгийг маань тодорхойлсон энэ гайхалтай сайхан уран бүтээлчд байгаа. Тэгээд өнөө хүртэл одоо бас 100 дахь удаагийн тоглолтын дээр үзэгчдээ бас энэ гайхалтай хувцас хэрэглэл, жижиг хэрэглэл болоод одоо үзэгчдэйг бас алмааруулах хөнгө төрхийг нь бас тодорхойлж байгаа энэ бас сайхан эрхэм уран бүтээлчтэй бүгдээрэнд нь эхлээд миний зүгээс уран бүтээлч хүний зүгээс халуун баяр үргэж бас алгадчмаар байна. Та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд хамгийн түрүүнд бас ярьж эхлэхээр бол би бол тэгж бодож байна. Мэдээж ганаас эхлэж ярьдаг юм билүү гэж бас бодож байгаа. Миний хувьд бол олонний хэсгийн одоо жанжид хамгаалагчид тэр их баг хаттын дагуулуудын малгайг мөн одоо бүжигчдийн гутлыг тэгээд хамгаалагч хийж бүрэн хувцас гэсэн ийм хувцснуудыг хийсэн байгаа. За тэгээ малгайны хувьд бол одоо түүх археологийн олд урууд, түүхэн тийм олд уруудыг түшиглээд тэгээд эскигээр хуучин уламжлал нэг болж мөнхнаас гарсан тэр одоо олд урууд чинь бүгд л эскил байсан юм байлаа. Гутланч тэр, хувцсанч тэр ер нь арьс шир. Тэгээ миний хувьд бол одоо бүжигчдийн тоохоо гутлын үхрийн нойтын ширийг яг нэг уламжлалт аргаар боловсруулж энийг бол манай аав минь надад зааж өгч ирсэн тэрний хэргийг одоо хийж хэрэгжүүллээ л дээ. Найруулагч бол угаасаа яг энэ гутлыг хийгээд археологийн олдуур надад үзүүлсэн. Тэгээ тэрний түшиглээд хийсэн. Тэр дээр үеийн экспедицүүд маань бол маш ганган хийнцэр ерөөсөн дахин давтагдчихгүй жилгүй ганган юм тийм өмсдөг байсан байгаа. Үргэлжлүүлээд одоо яг хувцсны талаар бас ярилцъя гэж бодож байна. Би торгог загвар компаниг төлөөлж ирсэн байгаа. Манай компани өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд энэхүү жүжигийн хувцас хэрэглэлийг хийж гүйцэтгсэн. Нэг хувцсыг хийхэд маш олон хүмүүсийн оролцоо байдаг. Энэ одоо шүр шатлаг ойдог хүмүүс, арьс, эски, бас малгай, гутал гэдэг энэ бүгдийг манай ерөнхий дизайнерыг болдаах маань бүгдийг зурж хийж гүйцэтгсэн байгаа. Одоо жишээлбэл энэ гол дүрийн маань бас жүжигчдийн маань ер нь дээл хувцсны одоо онцлог тэгээд дээрэс нь бас түүхийн одоо олдурууд гэдээ хэлсэн байгаа тийм мэдээж одоо эн чинь бол бүгдээр л одоо ямар нэгэн утга учиртай байгаа байлгүй тэр талаар бас та тайлбарлаад өгвөл. Тийм. Одоо жижигхэн жишээ дурдахад зөвхөн 2 хүүгийн хувцсан дээр энэ нөгөө булганы сүүл байгаа. Энэ нь болохоор эрт дээр үеэс одоо орчин цагт бол хүүхдүүд домнууд явж зүдэг. Эрт дээр үед бол нэг баг балчир хүүхдүүдээ энэ хүүхэд биш энэ бол амтан гэж домнууд одоо муу зүйлээс хамгаалах дом болгож хэрэгэлдэг байсан байгаа. Тэр үеийн хувцснууд маань болохоор жүжиг маань анзаарсан баг. Ихэвчлэн улаан хөнгө давмгаалсан байгаа. Язгууртуудын маань хэрэгэлдэг өнгө маань энэхүү өнгө байсан байгаа. Тэгээд тухайн жүжиг маань нэлэнхийдээ тайзны хувцас, тайз бүх зүйл нь улаан өнгөн дотор ингэж бүгд багтсан байгаа. Бүс болоод одоо энэ товч одоо энэ хээ угалсны талаар одоо бол ер нь бол маш их юм нарийн хийцтэй байгаад байгаа. Одоо ерөнхий зургийн дагуул хийсэн би бол. Тэгэхээр яг нөгөө дээр үе одоо хийжсэн тахчууд маань сайн байсан гэсэн. Манай монголчуудын юу бол маш тийм нарийн хийцтэй. Тийм нарийн хийцтэй байсан. Яг тухайн үедээ бол ерөнхийдөө нэлийн өндөр түвшинд оргилдоо хөгжижсэн ч байж магадгүй. Ер нь тэр хийцүүд их сайн байсан. Хэдийн ер хугацаанд ер нь хийсэн бэ? Ойролцоогоор 2 жил гарan хийчүүдээ. Тэгээд тэр нь ч бас судалгаа орж байгаа. Дээр үеийн тэр нэг олдрууд маань өөрсдөө тийм уран байхгүй. Ерөөсөө л уран. Тэгэхээр яг манай өвөг дээдс бол ерөөсөө сайн байсан байна. Их мундаг тийм задгал сэтгэлгээтэй тахчууд байсан байна. Зарим нэг нь бол бүр хэцүү ч юмнууд байсан. Ялангуяа энэ жижиг деталуудээс одоо бөгж зүйлт. Тэд нар бол бүр маш их хэцүү байсан. Их ярихтэй байсан. Зарим нь бол бүр яаж хийсэн арга нь мэддэхгүй тийм төр байсан байхгүй. Тэгтээ болсон ямар ч байсан. Үргэлжлүүлээд одоо кат золоосоо. Одоо яг энэ жүжигийн одоо бол бас маш их олон одоо хувцас хэрэглэл тэгээд дээрэс нь бас манай үзэгчдэд бас их таалагдаад байгаа. Тэр нөгөө сэтгэлийг нь хөдөлгөөдөс нөгөө цагаан. Ер нь манай хамт олонны хувьд энэ гайхалтай жүжигийн одоо үнцэнтэй дөрүүд дээр хувцас бүтээлүүдээ гаргасан байгаа. Манай хамт олон 100 гаруй 4 сарын хугацаанд одоо зүрх сэтгэлээ зориулаад ажилласан. Бидний хувьд бол ингээд одоо уран бүтээлчдийн ингээд нэг дотроос ингээд гал хасаасан ийм гайхалтай одоо уран бүтээлийг бүтээж чадсан болов уу гэж боддог. Тэгээд манай Baba брэнд болон Dale-гээд брэндүүдийнхаа сор болсон бүтээлүүдээс шигтгэж өгсөн байгаа. Одоо манай их чиг бол сая бол хэлсэн шүү дээ одоо. Ноос. Тэгээд өнөөдөр бас яг энэхүү бол тамгаггүй төр жүжигт одоо та бол бас хамгийн том үүрэг оролт хамгийн үнцэнтэй хүмүүс нэ. Тэгэхээр таны бас сэтгэл онцлог. За баярлалаа. Надад нэг өдөр их азтай өдөр тохиосон.
угсаатан судлаачид хангадгаа уцтаад нөхөр минь чи хаана байна гэсэн. Би ажил дээрээ байна гэсэн. За яг наанаа байж хаашаа ч явахгүй шүү гэсэн. За тэгтэл түүхэн одоо ийм бүжгэн жүжиг тоглогдох нэ. За энэ одоо юу тухайн юу бүжгэн жүжигийн ач холбогдол нь ерөөсөө тэр эдл хэрглэж байгаа хувц сунар бүх зүйлээс шалтгаална. За нөхөр минь чи 20 хэдэн жил нэрэл тийм ноосор юм хийсэн юм болов аливаа тэр тоохоо гаснаа хийгээд аль гэсэн тийм. Тэгээд миний гол бүтээл юу вэ гэхээр монголчуудын үндэсний ардын гар урлын нэгэн төрөл зүйл бол эсгийн урлал байдаг. Энэ утгаараа бид нар эрт идэвгээ энэ хөгжсөн урлыг орчин үеийн хэрэглээнд хүртэл одоо хөгжүүлж ирлээ. Тэгээд танаа юу бүжгэн жүжигийн одоо тэр олон одоо хүний гутлын тодорхой хэсгийг нь хийсэн. Бас тодорхой хэсгийг нь манай болормоо хийсэн. За ингээд эсгийн ноосны хувьд бол энэ өөрөө өвөрмөс бүтээл байгаа. Тэгээ олон хоног бодсон, олон удаа одоо тэр өнгө загварын яасан, олон дахин ном зохиол тэр түүхийн олдурууд энэ тэрийг эргэж харсан. За ингээд энэ үйл гутлыг хийсэн. Энэ бол өөрөө тодорхой байдлаар амжилттай болсон. Энэ дашрамд нэг хоёр зүйлийг хэлэхгүй бол би ерөөсөө огшоод болохгүй нэ. Бид нэр энэ ЮНЕСКОд эски одоо таавчиг гутлыг бол 5 бүтээгдэхүүн бүртгүүлсэн ЮНЕСКОд. Энэний 2 нь одоо гутал таавчиг бойтог, 3 нь ийм бүтээл байгаа. Тэгэхээр энэ хэрэглээний бүтээгдэхүүн чинь өөрөө ийм агуу соёлын үеийн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бүжгэн жүжиг маань өөрөө соёлын өвийг тээсэн бит бус өв байх шүү энэ уран бүтээл мал гэж би бодогдож байна тий. Хамгийн гол нь энэний ард ингээд нэг нөхөр ярьж байгаа боловч миний ард нэлээд хэдэн хүн ажилласан. Энийг урлж байгаа хүн маань өөрөө 20 гаруй жилийн түүхэн туршлагатай эсгийн урлаач ардын гар урлын бие төв тээгчд урлсан юм аа энийг. За өргөжлөлөд бас манай жүжигийн бас нэг гайхалтай бас нэг чимэг байдаг. Тэр бол яахын аргагүй манай уран бүтээлчдийн маань одоо зүүж байгаа маск байгаа. Тэгэхээр та тэр маскны бас хэлбэр дизайн болоод бас түүхийн бас аль үеийн цагийн олдур ямар судалгаа шинжилгээний үндсэн дээрээс тэр хүн маскыг бас урлсан тухайга. Дээр үеийн те одоо тэр олдуроос судалж тэр болгоныг нягтлж одоо орчин үеийн хэм маягт авчирж энэ жүжигийг хийснээр их онцлогтой байгаа шүү дээ. За тэгээд энэ дунд миний хэлсэн болохоор энэ маск болохоор одоо тийм нууцлаг орчинг бүрдүүлэх. Гэхдээ энэ хийх аргачлал болохоор мэдээж хөнгөн тэгээд тэр деталь чимэглэлүүд нь болохоор маш нарийн чимэглэлүүд тэн дээр одоо малын түүхийд яс, арьс тэгээ үс жижигхэн одоо юм металл чимэглэл энэ болгоныг бол одоо их зохицуулж, хослуулж хийсэн. Тэгээд мөн бас жижигэнд нэг юм далавч дэвдэг шүү дээ. Одоо ингээд шуудаа тэрийг бас хийсэн. Гэхдээ энийг бол найруулагчтай ярилцсан үндсэн дээр одоо ингээд судалгаан дээр бас үндэслээд тийм конструкц нэг гоё дэвдэг те. Тийм хөдөлгөөн нь бол одоо чөлөөтэй жүжигт одоо ингээд нэг тийм садаа болохгүйгээр тэгж хийсэн байгаа. Тэгээд ингээд бол жүжигт бол нэг тийм орчин үеийн хэм шинжийг оруулж ирсэн гэж би дотор бол ойлгодог. Лог бол манайх их би энэ хийгээд тайсны зураач ганцаах мань толгой хэсэг нь хийсэн. Ингээд бит манай хоёр талаас ингээд нэгдээд нэг бүтэн лог бий болсон байгаа. Тэрийг одоо хийхдээ хөдөлгөөнд ингээд сервэн хөдөлдөг байхаар тэгээд дээдлийн тэр сервэ хэсэгт яг л ингээд нэг усанд хөвж байгаа юм шиг хөдөлгөөнтэй байдлаар шийдсэн байгаа. Тэр болгоныг бас амар маш олон туршилтуудын үр дүнд л тэгж бий болсон. Тийм. Яг анх удаа л хийсэн болохоор тэгээд маш олон удаа туршиж олон янзаар үзчихэж тохиомдлоо бий болгосон. Луу бол бас л огшоод ихсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр бас ингээд хүрэлцэн ирсэн бас уран бүтээлчтэй өнөөдрөнд бас баярлалаа. Дахин л баярлалаа гэж хэлмээр байна те. Одоо бидний уран бүтээлчид үргэлж нэгдэж ажилладаг. Тэгээ энэ нэгдлийг бодит тайзан дээр үзүүлж одоо олон нийтэд залуу үедээ те хооч үедээ мөн гадаад дотоодын одоо хүмүүс ирээд ингээд Монгол соёлоор ингээд бахархах өнцгийг харуулж чадсан одоо энэ сайхан жүжигээс үнэхээр их урам авлаа. Тэгээ та бүхнийхээ зорж байгаа дараагийн алхмуудад дараа биднийг одоо дахин бид нар бас үзэгчд тий. Тэгээ биднийг дахин ингээ гоё гайхалтай уран бүтээлүүдээр ингэж улам сэрээгээсэ гэж чин сэтгэлээс өсмөр энэ. За баярлалаа. Би бас дамжуулъя. За тэгээ хамгийн гол нь энэ Монголын ард түмэн альва үйл урлал одоо соёлын болон соёлын одоо бит бас өвийг тээхтэй эн чин амаас ам дамжиж одоо хэдэн биенээ дэмжиж ийм том уудам нутаг дээр цөөхөлөө мөртлөө бид түүхийг бүтээсэн. Бид уран бүтээлийг хийж чадчихээн. Эрт идэвгээ эргэж одоо үнэхээр яг тухайн үед ямар байсан тэрийг эргэж харуулж чадахыг хичээсэн тий. Тэгэхээр энэ та нарыг ингээд тоглоход ерөөсөө
би бараг л өөрөө жүжигчин юм шиг санагдаж нэг удаа ирж юу тоглолтоо үзсэн, хоёр ч үзсэн сэтгэл огшоо тий. Ирээд нөгөө гутлаа хараад ингээд таг болчихж байгаа байхгүй. Хөөе хөөе та жүжигээ хараа үйл явдаа ойлгож байна уу гэдэг тий. Жүжигээс илүү готлаараа. Тий, гутлаа хараад таг болчихж байгаа байхгүй. Тэгэхдээ үнэндээ яг гутлаа ихээсээ илүү маш олон хүний оюун ухаан, сэтгэлийн ур, харааны ур, бүх ур чадварууд нэгдэж дээрээс нь та бүхний одоо тэр уран бүтээлийн ур бүхэл одоо ур ухаан нэгдэж энэ таазан дээр одоо огшоож байгаа шүү. Тэгээд дээрэс нь одоо хэлэхэд та бүхэн маань энэ уран бүтээлийг мэдээж хэрэг дэлхийн түвшинд тавина гэдэгт итгэл дүүрэн байгаа. Тийм зоригтой ч байгаа гэж бодож байгаа. Ингээд өндөр амжилт хүсье яриа. Баярлалаа. За танд Энэ цаашдаа бас ийм хэмжээний ер нь бол энэ тамгагүй төр жүжиг бол нэг юм босго тавьж өгсөн. Одоо энэс одоо дараагийн уран бүтээлчд бол энэс доош юм хийж болохгүй. Энэс дээш л гэж матсан шүү дээ. Тэгэхээр энэ бол маш чухал одоо жишг болж байгаа байхгүй нэг гэсэн то. Бүх төвшний одоо гар урчууд одоо хөгжмийн зохиолч яг министр тийм бүх хүмүүсийн жишг тогтоож гисэн тийм. Би өөрөө бол театрын зарчмын бичлэгтэй. Тэгээд өөр хангаа аймагаас нөгөө министр төг соёо маань өө чи та маш их өдөр хамтын хийгээд. Тэгээд одоо энэ өргөдөж игээд 2 жил шахны ажил дээр ажилласан. Цаашдаа ийм мэдчлэнгээ сайхан бүтээлүүдийг бүтээгээсэй гэж би маш хүсэж байна. За одоо гараа явуулснаа. За баярлалаа. Тэгээд мэдээж бол альва ямар нэгэн тайзны уран бүтээл хийхэд бол дан ганц одоо жишээлбэл бидний одоо эдэлж хэрэгжилж байгаа, өмсөж зүүж байгаа хувцас жижиг хэрэглэл гэж ярихад одоо ганц товчийг хийхэд хүртэл өнөөдөр маш их хүч хөдөлмөр болоо. Тэрний ард маш их олон хүмүүс байдаг юм шүү. Энэ их олон хүмүүсийн хүч хөдөлмөр эвлэлтэн нэгдсэн тэр мөн чанараар нь нэгдчихэж нэгэн бүтээл босож үзэгчд өмнөдөө бас хүрдэг юм шүү гэдгийг бол өнөөдөр бол манай яг энэ миний дэргэд сууж байгаа хувцас хэрэглэл жижиг хэрэглэл гээд яг энэ тамгагүй төр жүжигийг өнөөдөр амьлуулж байгаа өнгө төрхийн тодорхойлж байгаа энэ хүмүүс уран бүтээлчд маань юм шүү гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна.